Агаар орчны бохирдол бууруулах үндэсний хорооноос одоо өнөөдөр мэдээлэл хийж манай дэд хорон дээр танилцуулга хийсэнд баярлалаа. Тэгээ нэг хоёр чиглэлийн одоо санал байна. Нэгдүгээрт бол энэ Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр энэ 14-өөс 20-ны хооронд ингээд 2019 оны 12 сарын 14-өөс 20, 2020 оны 12 сарын 14-өөс 20 тэгээд нэг юм мэдээлэл гаргаад байгаа. Саяхан тэн дээр юу хэлж байгаа вэ гэхээр үндсэндээ хөхөрлөг хийн зөвшөөрөгдсөн стандарт бол 51 метр куб мкг метр куб гэж байгаа юм тийм ээ. За зөвшөөрөгдсөн хэмжээнээс 4-5 дахин их байна гэсэн мэдээллийг нийтэд өгсөн. Одоо саяын та бүгдийн өгж байгаа мэдээлэл дээрээс ингээ харахаар стандартын хэмжээнд байгаа гэдэг. Тэгэхээр энэ төрийн байгууллагууд бодвол энэ Монголын үндэсний олон нийтийн радио телевиз та бүгдээс мэдээлэл авч байгаа л энэ олон түмэнд өгж байгаа л доо. Тэгээ одоо энэ улсын хурлын дэд хороонд өгж байгаа мэдээлэл чинь үнэн байх уу? Эсвэл одоо үндэсний олон нийтийн радио телевизд өгж байгаа мэдээлэл чинь үнэн байх уу гэдэг ингээд одоо жирийн одоо иргэд битгий хэл одоо хамгийн өндөр хэмжээний мэдээллийг авж байгаа их хурлын гишүүд ирж байгаа мэдээлэл чинь нэг юм зөрүүтэй байгаа байхгүй. Тийм учраас энэ асуудлаа нэг олон нийтэд дэлгэрэнгүй сайхан ойлгуулаа гэж хэлээд байгаа юм. Тэр энэ дээр та бүхэн нэг анхаараач. Тэгээ одоо энэ олон нийтэд энэ мэдээллийг нь өгөөд үнэхээр одоо энэ өндөр байгаа бол өндөр байгаа гэдгийг нь хэлээд бас эрүүл мэндэ хамгаалахын тулд одоо эрүүл мэндэд өгөх хор нөлөө нь юу вэ гэдгийг нь нийтэд ойлгомжтой хэлээд тэгээ энэ дээр ямар арга хэмжээ хувь хүн иргэн авч болох юм. За бид бас ямар арга хэмжээ авах юм гэдэг энэ чиглэлээ биднэрт одоо зөвлөмжөө өгөө. Төр засгийн зүгээс за бас энэ иргэд өөрсдөө авах арга хэмжээг нь ойлгуулах хэрэгтэй байгаа. Энэ мэдээллийн их үүсвэрийн тухай асуудал шүү. Энд чинь их олон юмны их үүсвэр болно. За хоёрдугаар асуудал бол энэ үндэсний хороо нэртэй энэ одоо бүтц байгаа. Үндэсний хороо гэдэг чинь үндсэндээ улс орныг төрчихт нь хамарна. Сая одоо манай Гамболд гишүүн бас тодорхой хэлж байна. Юу гэхээр одоо аймгийн төвүүдэд бол Улаанбаатар хоттой бас бол хүнд нөхцөл байдал орцсон байгаа. Хогны асуудал, за энэ агаарын бохирдлын асуудал байж байгаа. Тэгэхээр энэ агаарын бохирдолтой холбоотой асуудал дээр бол 100,000 давсан хүн амтай Дархуул аймаг байж байна. Орхон аймаг байж байна. Тэгэл одоо энэ бусад Монголын бох аймгийн төвүүд бол үндсэндээ агаарын бохирдлын асуудал бол хүндэрж штэ. Монгол Улсын засгийн газараас авсан одоо энэ Улаанбаатар хотод шахмал түвш хэрэглүүлэхийн шийдвэрийн хүрээнд за мөн одоо саяхан одоо засгийн газараас гарсан энэ хэрэглээний одоо суур цахилгаан дулааны үнийг тэглэхтэй холбоотой асуудлуудаас үүсэж үндсэндээ энэ маш зөв шийдвэрүүдийн хүрээнд бид нар бол одоо энэ агаарын бохирдол уршны одоо энэ асуудлыг бол нэлээд сайн бууруулсан явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ туршлагыг орон нутгуудад хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг хаанаас нь эхлэх юм бэ гэдээ асуусан шүү дээ. Энэ төлөвлөгөөг энэ үндэсний хороо дараачийн хуралдаан дээр бид нарт танилцуулаа. За хэдэн онд тэр аймаг тийм ажил хийгдэнэ. Энийний тулд одоо манай төр хороо, за одоо энэ байнгын хороо, их хурлын гишүүд ийм дээр анхаарч ажиллаа. Засгийн газартаа энэ дээр ярилцаа гэдэг ийм чиглэлийг бол та нар биднэрт өгөх ёстой. Тэгээ энэ чиглэлээрээ бол одоо та нарын зөвлөмжөө мэдээлэлээ биднэрт гаргаж өгвөл одоо сайн байна. Ингээд одоо та бүгдийн ажилд амжилт хүсье. Баярлалаа.